Ойрох дарамтад үүссэн зэвсэгт мөрүүлдөн ялангуяа Ирантай холбоотой геополитикийн маргаан нь дэлхийн газрын тосны чухал галзуудын нэг болох Strait of Hormuz-ыг хаахад хүргэж нийлүүлэлтэнд томоохон саад орчуулж байна. Энэхүү бүс нутгаар дэлхийн газрын тосны 15-аас 20% орчим урсдаг тул тасалдал нь зах зээлд шууд нөлөөж шатхуун, дизель түлшний үн огцон өсгөд хүргэж байна. Дэлхийн эрчим хүчний зах зээлд үнийн хэлбэлзэл өндөр байгаа бөгөөд олон улс арга хэмжээ авч байгаа ч нийлүүлэлтийн саатал хүлээгдэж буй эрэлт хоорондын зөрүүг нөхөхөд хангалтгүй байгаа юм. Гадаадын стратегийн нөөцөөс 400 сая баррел газрын тас гаргасан ч зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах хэмжээнд хүрэлцэхгүй байгааг эрчим хүчний салбарын удирдагчид анхаарууллаа. Үүний улмаас газрын тосны үн баррел тутамдаа олон улсын хэмжээнд $100 орчимд хэлбэлзэж, Европ, Азийн орнуудад шатхууны үн тасалдгүй өсөж, иргэд үйлдвэрлэл, тээвэрлэлтэд өргөн хүрээтэй хүндрэлийг бий болгожээ. Энэ хямралт олон улс орон өөр арга хэмжээ авч зохицуултыг хэрэгжүүлж эхэлсэн нь үнийн өсөлт хомслыг бууруулах оролдлого юм. Жишээлбэл Ирланд улс шатхууны үнийн өсөлтийн эсрэг татварыг бууруулж, өрхүүдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн бол Шри-Ланк, Бангладеш зэрэг орнууд шатхууныг хязгаартай болгож, стратегийн нөөцөө ашиглан зах зээлийг тогтвортой бодлого хэрэгжүүлж байна. Харин үнэт солонгос шатхууны хэрэглээг бууруулах хураалга гаргаж, зарим улс ажлын цагийг хүртэл багасгах шийдвэр гаргасан нь хямралын цар хүрээ тэлж буйг харуулжээ. Монгол улс шатхууны ихэнхийг гадаадаас импортлдог онцлогтой тул дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн хурцдмар нөхцөлд хамгийн энзэг орон болж байна. Энэ оны хувьд А92 агт бензинийг жилийн гэрээний дагуу тогтвортой нийлүүлж, үн нэмэгдэхгүй байгаа ч гэрээ дуусны дараа нэмэгдэх талаар ярилдана гэдгийг аж үйлдвэр Эрдэс баялын яамны төрийн нарийн бичгийн дарга Дашпүров мэдээсэн. Харин дизель түлшний үн 1000-аас 1500 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудал яригдсан. Улмаар шатхуун аж ахуйн нэржүүдтэй яригцаж эхний ээлжид 300 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрт хүрч тохисон гэлээ. Хаврын тариаллын ажил эхэлж буй үед дизель нэмэгдснээр гуриг талхны үн өсөх боломжтой. Иймээс хөдөө аж ахуйн зориултын 10,000 тонн дизель түлшийг үн нэмэгдүүлэхгүй болохоор зохицуулжээ. Мөн эдийн засаг хөгжлийн сайдын хоёр шатхууны үн баррел тутамд $110 давбал манай эдийн засагт инфляцийн 13.8% нөлөөлөл үүснэ. Хэрэв $130 болвол инфляци 17.1%-аар өсөх тооцоолол гарсан талаар дурдсан юм а. Үүний нөлөөгөөр хөдөө аж ахуй, тээвэр, бараа үйлчилгээний үн өсөх эрсдэлтэй бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монголын шатхууны зах зээлд үүссэн эмзэг байдал нь урт хугацааны стратеги, дотоодын үйлдвэрлэл, стратегийн нөөц, урт хугацааны гэрээ хэлцлийг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна. Энэ нь эх жилүүдэд үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал, инфляцийн дарамтыг бууруулах чухал арга зам болох юм а.